Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ өчигдрийн Монгол хэлний ТV хичээлийн балархаа эгшийг эгшигжүүлэх үүргийн баттгал хичээлийг хүргэж байна. За энэ ямар гэвлэгч вүлээ хүүхдүүдээ? За зүйтэй эгшигт гэвлэгч. Эгшигт гэвлэгч маань урдаа буюу ардаа заавал эгшигтэй бичигддэг учраас эгшигт гэвлэгч гэж байгаа. За энэ маань ямар гэвлэгч вүлээ хүүхдүүдээ? За зүйтэй заримдаг гэвлэгч. Заримдаг гэвлэгч маань заримдаа эгшигтэй бичигдэж болно, эгшиггүйч бичигдэж болно. Тийм учраас заримдаг гэвлэгч гэж байгаа. За балархаа эгшиг нь хэдэн үүрэгтэй байгааг бүгдээрээ дараах үгэндээр ярилцъя. За сайн хараарай хүүхдүүдээ. Засмал гэдэг үгийн байгаа А балархаа эгшиг хэдэн гэвлэгчийг эгшигжүүлж байгаа юм болоо? За зүйтэй А балархаа эгшиг нь ил, эм, хоёр гэвлэгчийг эгшигжүүлж байна. За зөгнөл гэдгийн Ö балархаа эгшиг нь ил гэвлэгчийг эгшигжүүлж байна. Мөн Н гэвлэгчийг ялгах эгшигжүүлэх үүргийг давхар гүйцэтгэж байна. За үлгэр гэдгийн Э балархаа эгшиг нь хэдэн гэвлэгчийг эгшигжүүлж байгаа юм болоо? За зүйтэй Р гэвлэгчийг эгшигжүүлж байна. Мөн Г гэвлэгчийг эгшигжүүлж байна. За урлаг гэдгийн А балархаа эгшиг нь Г гэвлэгчийг эгшигжүүлж байна. Мөн Л гэвлэгчийг эгшигжүүлж байгаа хэрэг. Амттан гэдгийн А балархаа эгшиг ямар үүрэгтэй байгаа юм бол хүүхдүүдээ? За зүйтэй эгшигжүүлэх үүрэгтэй байна. За энэ Н гэвлэгчийг эгшигжүүлж байна. Мөн Т гэвлэгчийг эгшигжүүлж байна. Яагаад Т заримдаг гэвлэгчийг эгшигжүүлсэн юм болоо? Сайн ажиглараа хүүхдүүдээ. За зүйтэй энд 2 заримдаг гэвлэгч орсон байна. Заримдгийн дараа заримдаг заавал ардаа эгшигтэй байх ёстой учраас Т гэвлэгчийг эгшигжүүлж байгаа юм байна. За эндээс ажиглавал балархаа эгшүүд нь хэдэн үүрэгтэй байна вэ? За зүйтэй 2 үүрэгтэй байна. 2 үүрэгтэй балархаа эгшиг маань гээхдэггүй юм байна. За гээхдэггүй юм байна. За тэгвэл дараах үгээ бүгдээрээ ажиглаарай. Балархаа эгшиг нь хэдэн үүрэгтэй байна вэ? За М гэдгийн балархаа эгшиг нь Г гэвлэгчийг эгшигжүүлж байна. Харин М гэвлэгчийг эгшигжүүлж байгаа болов уу? Үгүй. Яагаад гэвэл М гэвлэгч нь урдаан эгшигтэй байгаа юм байна. За Бадаг гэдгийн А балархаа эгшиг Г гэвлэгчийг эгшигжүүлж байна. Д гэвлэгчийг эгшигжүүлэхгүй байна. Яагаад гэвэл Д гэвлэгч нь заримдаг гэвлэгч. Заримдаг гэвлэгч нь заримдаа эгшигтэй ч байж болно, эгшиггүйч байж болно. За ашиг гэдгийн Г И балархаа эгшиг нь Г гэвлэгчийг эгшигжүүлж байгаа хэрэг. За мөн орон гэдгийн балархаа эгшиг нь О балархаа эгшиг нь Н гэвлэгчийг эгшигжүүлж байна. Яагаад гэвэл Р гэвлэгч нь бол урдаа эгшигтэй байна. Хүлэг гэдгийн Э балархаа эгшиг нь Г гэвлэгчийг эгшигжүүлж байна. Харин Л гэвлэгч нь урдаан эгшигтэй байна. За дараах үгийг сайтар ажиглавал балархаа эгшгүүд нь нэг гэвлэгчийг эгшигжүүлж байна. Балархаа эгшиг нь нэг үүрэгтэй орсон байвал гээхдэх нь байна. За тэгвэл бүгдээрээ одоо дараах үгэн дээр Р үгийн И-г, М үгийн И-г залгаж үзье. За шийтгэл гэдэг маань М үг учраас М үгийг авна. Хүрэн гэдэг маань М үг учраас М үгийн И-г авна. Ажил гэдэг маань Р үг учраас Р үгийн И-г авна. Эрдэм гэдэг маань М үг учраас М үгийн И-г авна. Нөхцөл гэдэг маань М үг учраас М үгийн И-г авна. За дараах үг нь Р үг М үгийн И-г залгахтаа бүгдээрээ балархаа эгшиг маань нэг үүрэг 2 үүрэгтэй байна уу? Нэг үүрэгтэй байна уу гэдгийг эхлээд бүгдээрээ үгэн дээрээ харантайгаараа зурж үзье. За шийтгэл гэдгийн Э балархаа эгшиг хэдэн үүрэгтэй байгаа юм болоо хүүхдүүдээ? За зүйтэй. За Э балархаа эгшиг нь Л гэвлэгчийг эгшигжүүлж байна. Мөн Г гэвлэгчийг эгшигжүүлж байгаа хэрэг. Эндээс харах юм бол Э балархаа эгшиг 2 үүрэгтэй байна. 2 үүрэгтэй балархаа эгшиг нь
гээхдэггүй. За тэгвэл бүгдээ багштайгаа нийлээд залгаад үзээрэй. Шийтгэлийг за хүрмийг гэдгийн балархай эх шиг хэдэн үүрэгтэй байна вэ? За ямар ч байсан эм гээгүүлэгчийг эгшигжүүлж байна. Эр гээгүүлэгчийн сайн ажиглаараа хүмүүстээ. Эр гээгүүлэгч нь бол урдаа эгшигтэй байна. Тэгвэл балархай эх шиг нь нэг үүрэгтэй бол гээгдэнэ. За залгаад үзье бүгдээрээ. Хүрмийг зүйтэй балархай шиг гээж үчих юм байна. За ажил гэдэг үгийг сайтар ажиглаараа. И балархай эх шиг нь хэдэн үүрэгтэй байна вэ? Нэг үүрэгтэй байна уу? Хоёр үүрэгтэй байна уу? За ямар ч байсан и балархай эх шиг бол ил гээгүүлэгчийг эгшигжүүлж байна. Ж бол заримдаг гээгүүлэгч. Заримдаг гээгүүлэгч нь эгшигтэй ч байж болно, эгшиггүйч байж болно. Ягаад гэвэл энд ганцаараа орсон байна, тийм ээ. За тэгвэл нэг үүрэгтэй балархай эх шиг нь гээгдэнэ. За залгаад үзье хүмүүстээ ажлыг. За ингэж гээж үчих юм байна. За эрдэм гэдгийг балархай эх шиг нь эм гээгүүлэгчийг эгшигжүүлнэ. За дэг эгшигжүүлэх үлээ хүмүүстээ. Эгшигжүүлэхгүй. Яагаад гэвэл дэ заримдаг гээгүүлэгч маань ганцаараа байна, тийм үү? За тэгвэл нэг үүрэгтэй орсон балархай эх шиг маань гээгдэх юм байна. Эрдэмийг. За нөхцөл гэдгийн балархай эх шиг нь нэг үүрэгтэй байна уу, хоёр үүрэгтэй байна уу гэдгийг хараад бүгдээрээ. За балархай эх шиг бол ил гээгүүлэгчийг эгшигжүүлж байна. Харин Ц гээгүүлэгчийг яаж байгаа болоо сайн ажиглаараа хүмүүстээ. Маш сайн. Энд хоёр заримдаг гээгүүлэгч орсон байна. Тэгэхээр С2 орсон байна. Хоёр заримдаг орно гэдэг маань заримдгийн дараа заримдаг заавал ардаа эгшигтэй байх ёстой учраас балархай эх шиг нь С гээгүүлэгчийг эгшигжүүлж байна гэж үзнэ. За тэгвэл хоёр үүрэгтэй балархай эх шиг нь гээгдэхгүй байх нэ. За тэгвэл хүүхдүүдээ гэртээ багш нь даалгавар өгье. Гэрт дараах үгэнд эр үгийн ийг, эм үгийн ийг тохирохыг залгаарай. Эдгээр үгнүүд байгаа. Эдгээр үгэнд эр үгийн, эм үгийн ийг залгахдаа харандаагаараа балархай эх шиг нь нэг үүрэгтэй байна уу, хоёр үүрэгтэй байна уу гэдгийг зурж байгаад тэгээд залгаарай хүмүүстээ. За анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.